За сайн бацхан уу хабрагийн богийн. За өнөөдөр болохоор хүнтэй ярьж явах үед за яриагийн сонсож байгаа үед хэлдэг үгнүүд дээр за бүгдээрээ нэлээд мэдж байгаах нөгөө японочдыг суунан дэснэ тэргээ хэлдэг шүү дээ. За тэднийг яахан товч тайлбарлачээ. За суунан дэснэ гэдэг маань болохоор соо дэснэ, суунан дэснэ гэдэг маань болохоор суунан дэснэ гэдэг маань болохоор ялангуяа тийм үл гэсэн утгатай. Тэгэхээр яриагийн сонсож байгаа л суунан дэснэ хай гэдэг ч юм уу те. Тийм үү за гэд ингээд сонсоод явахад хэрэгжилж болдог байна. За суу дэсё гэд хэлчихээр суунан дэсё ч юм уу те. Суу дэсё гэдэг маань ямар нэг зүйлийг ялангуяа болсон явдлыг баттгаж хэлж байгаа үед хэлдэг байхгүй юу. Жишээлбэл юу гэдэг өнгөрсөн 7 хоногт ханиа төрсэн байсан юм байна штэ гэдэг ч юм уу те. Тэр тохиолдолд яг тэрийг би 100% өөрөө мэдчихэж байгаа штэ те. Тэгэхээр суунан дэсё гэж хэлж болно. Тэгэхээр ерөнхийдөө зүгээр яриагийн сонсож байгаа тохиолдолд болохоор суунан дэснэ, суунан дэска гэд. Дэска гэдэг маань болохоор асуулт болоод явчихж байгаа тий. Тийм юм болсон юм уу гэд. За иймэрхүү байдлаар хэрэгэлдэг байна. За тэгээд хээ гэдэг маань болохоор гайхаж байгаа үед хэлдэг аваа шүү дээ тий. Тийм юм болсон юм уу? Л гэсэн үг байхгүй юу? Хээ гэд. Тэгэхээр хээ суунан дэснэ. За наранхудо гэж үг байна тий. Наранхудо гэдэг маань болохоор за англиар бол IC гэдэг шүү дээ тий. Зөв ойлголоо гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр наранхудо дэснэ гэдэг ч юм уу тий. Наранхудо хай вакаримашта. За хай вакаримашта гэхээр бүр ойлголоо болоод явчих. Тэгэхээр яриаг сонсож байхдаа ерөнхийдөө суунан дэснэ. Бас сүгой дэснэ гэж хэлж болно тий. Сүгой дэснэ гэдэг маань болохоор ямар мундаг юм бэ пөөх гэсэн үг тий. Тэгэл яриаг ингээд явуулаад ээж болох нь шүү тий. Тэгэд мэдээж яг хоо ингээд сонсоод байхаар нэлээд нөгөө ярьж байгаа хүндээ бол урамтай гэдэг юм өөрт нь ойлгож байгаа юм шиг санагдана гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг Япон хүнийг яриаг сонсохдоо чивчмээгүй байх биш. Пөөх тийм үү хөөх гэд ингээд сонсвол зүгээр ээ шүү. Окей, за өнөөдрийн хувьд юм байна. За дараагийн дугаараар уулзлаа баяр таа.